Монгол Ардын намын 20 дугаар баг хурал өнгөрсөн амралтын өдөр бол жирэнхээсээ сайхан бэлгийн хүргүүлсэн хамтран засгийн газар байгуулах тухай асуудлаар 200 гаруй гишүүд санал хурааж гишүүдийн олонх нь арчилсан намтай хамтран засгийн газрыг байгуулах нь зүйтэй хэмээсэн байна. Ингэснээр сайхан бэлгийн засгийн газарт Монгол Ардын нам хамтрах нь тодорхойлж байгаа бөгөөд эх 7 хоногоос засгийн газрын зураглал тодорч парламент суудал бүхий намууд эцсийн шийдлээ тодорхойлох нь үлдэж байна. Мөн Монгол Ардын намыг засгийг хамтран байгуулахтай холбоотойгоор хоёр намын хооронд улс төр эдийн засгийн зөвшөлтсөл үргэлжлэх өгөөд үрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр эдийн засгийн хямралаас гарах үлдэж байгаа 1 жил 6 сарын хугацаанд ардчилсан намын даргын мөрийн хөтөлбөрөөр биш хамтарсан бодлогоор ажиллах сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж цахим машинаар тоолсон саналыг гараар тоолох зэрэг шаардлагууд биелүүлэх хэрэгтэй болж байгаа юм а. Нийслэлийн авто замын төвчрлийг бууруулах ажлын хэсгээс автомашины дугаарыг хязгаарт үйлчлэх сар болон цагийн хуваарт багагүй өөрчлөлт оруулахар зэхэж байна. Учир нь нийслэлийн удирдлагын зөвлөлийн эх хуралдаанаар хязгаарлалтын цагийг 8-аас 21 цаг болгох 7-8 дугаар саруудад дугаарын хязгаарт үйлчлэхгүй байх зэрэг асуудлыг хэлэлцгээр төлөвлөжээ. Нийслэлийн харьяа байгууллагын бүтцийг боловсронгуй болгох зорилгоор хэд хэдэн байгууллага нэгдэхээр нийслэлийн удирдлагыг төлөвлөсөн байна. Үүнд Улаанбаатар чуулгыг соёлын төвөргөөтөө, биеийн тамирын газрыг соёлын газартай, байгаль орчны газрыг агаарын чанарын албатай нэгтгэхээр болжээ. Мөн гэр хорооллыг орон сууцчлуулах төслийг нийслэлийн өмчт аж ахуйн тооцоотоо орон нутгийн үйлдвэрийн газар болгох гинэ. Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Бямбаа нарын албан тушаалаа уруулаа ашиглаж сургуулийн хөрөнгнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг шүүгээс хэрэгсэхгүй болгосон. Энэхүү хэргийг шүүх дүүргийн эрүүгийн анхшдны 2 дугаар шүүхэд өнгөрсөн 6 дугаар сард хэлцэцэд эднийг цагаатгсан юм. Энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг прокуроос эсэргүүцэн хэргийг дахин шүүх хийнэх эсэргүүцлийг шүүхэд илгээсэн байна. Энэхүү эсэргүүцлийг дүүргийн эрүүгийн анхшдны 2 дугаар шүүх хүлээн авч хэргийг дахин шүүхөр олжээ. Олон улсын жууда бүхийн календарчлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүдийн нэг болох Чежүүгийн Гран При тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөө. Токиогийн их дуулгын өмнө олж байгаагаар ихээхэн онцлогтой болсон өмнөд Солонгосын татамид 42 оны 278 тамирчин зодголсон байна. Манай усаас эрэгтэй 13, эмэгтэй 5 жуудаач зодголсноос эрэгтэйчүүдэд 100 кг хөдөлмөрийн баатар гавьяа тамирчин төвшин баяр мөнгөн медаль, 60 кг гавьяа тамирчин амар төвшин, олон улсын хэмжээний мастерг хэрлэн нар хүрэл медаль хүртжээ. Лондон хотноо дэлхиймээс 2014 тэмцээн үргэлжилж байна. Топ 20 мисийг шалгаруулах тэмцээнд шүүгчдийн бүрэлдэхүүн 120 гоо бүсгөөс 20 үзэсгэлэн бүсгөөг эцсийн шалгаруулалтанд сонгоход Монгол улсын мис бат цэцэг багтсан байна. Эцсийн шалгаруулалтанд Унгар, Энтхэг, Монгол, Гайти, Зимбабwe, Австрали, Чех, Босни, Герцеговина зэрэг 20 улсын мис шалгарчээ.